Ажлын байранд нийгэм сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе хүрээндор хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулах гэж байна. Тус аяны хүрээнд байгууллага бүр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр төлөвлөгөөний дагуу албан хаагч нартаа сургалт мэдээлэл хийх, ажлын байрны эрсдийн үнэлгээ хийх, ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн нөхцөл тохирсон хувцас хэрэгслээр үн төлбөргүй хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтныг аймаг орон нутгаас зохион байгуулж буй сургалтанд хамруулах, шинээр ажилтан авч ажиллуулж байгаа тохиолдолд цалин урамшуулал олгох, хөдөлмөрийн гэрээ хийх, ажлын байрны танилцуулга сургалт хийх, архи согтууруулахундаа хэрэгэлсэн үед нь ажлын байранд ажиллуулахгүй байх, байгууллагын ёс зүйн дүрм дотоод журамтай танилцуулж ажиллуулах, байгууллага орчныг эрэлтүүлэх, шинчлэх, галын аюулгүй байдлын талаар анхааруулах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, машин техник механизм ажиллуулах, бүрт зааварчилгаа өгөх, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, самбар үзүүлэн бэлтгэх, барилгын ажил явагдаж байгаа бол барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах талаар гүйцэтгэгч компанид шаардлагыг хүргүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн чадвар тохирсон ажлаар хангах, ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрны дарамт зохисгүй харилцааны талаарх мэдээлэл өгч сургалтыг зохион байгуулах. Сарын аяны хүрээнд зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэлээ 2026 оны 4-р сарын 28-ны өдрийн дотор хөдөлмөр хадгаламж хариуцсан мэргэжилтэн янжин доломд өгөх зэрэг ажлыг зохион байгуулах гэж байна. Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн сар. Холбоо барих утасны дугаар 9901 9818.